орон нутгийн шилдэг сонин Монгол говь сонин. 1999 оны 9-р сарын 9-нд Оюнбаатарын санаачлагаар Монгол говь сонины анхны дугаар хэвлэгдэн гарсан байдаг. Өмнөний цэнхэр говийн зон олны оюуныг мэлааж орон нутгийн цаг үе үйл явдлын мэдээллийг уншигч захиалагчдаа хүргэсээр ирсэн Өмнө Говь аймгийн нэг мостор мэдээллийн тогтмол хэвлэл Монгол говь сонины 20 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол говь сонин нь өөрийн нөөц бололцоогоор сэтгүүлчдийн бэлтгэж сонины гаралтын давтамжийг жилээс жилд нэмэгдүүлэн мэдээлэл ярилцлага нийтлийн чанарт анхаарч 2012 оноос 7 хоног тутамд гаргаж 1000-аас 10,000 хувь хүртэл хэвлэн уншигч захиалагчдаа хүргэж олон түмэнд танигдсан сонин болж чадсан билээ. Монгол говь сонин нь Өмнө Говь аймгийн 15 сумын уншигчдаа хүрхийн зэрэгцээ Мэри төвөр дамжин 21 аймагт Монгол шуудангаар бүрдгээрэн онцлогтой. Говийн мэдээ сонинд ажиллаж байсан олон ахмадууд Монгол говь сонинд идэвхтэн бичгээр ажиллан сум орон нутгаа сурталчлан үзэг цаас нийлүүлсээр явна. Монгол говь сонин 2005 оноос хойш тасралтгүй тогтмол үйл ажиллагаа явуулсан энэ хугацаанд орон нутгийн идэвхтэн бичигчдийн аймгийн зөвлөгөөн зохион байгуулж өсвөрийн сурвалжлагчдын 1 сарын сургалт хичээллүүлж идэвхтэн бичигчдийнхээ бичлэгийн тоо чанарыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан байна. Үүний үр дүнд 2011 онд Өмнө Говь аймгийн олон нийтэд ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгарсан бол 2014 онд Монгол улсын орон нутгийн шилдэг сониноор шалгарч өргөмжлөгдсөн нь бидний хамт олонны амжилт билээ. Сэтгүүлч сайн жаргал 2011 онд ард түмэн дээлтэй сэтгүүлчээр 2012 онд Монгол улсын орон нутгийн сонины шилдэг сэтгүүлчээр тус тодорсон байна. Монгол говь сонин нь 2012 оны 10 дугаар сараас эхлэн Өөр Монголын өөртөө засах орны урдын дунд тушуутай хамтран ажилласан нь орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт гадаад харилцааг бий болгосон анх дагч хэвлэл мэдээллийн байгууллага юм а. Говийн мэдээ сонины үеэс идэвхтэн бичигч, зурагч нар ажиллаж байсан олон ахмад буурлуудыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн нэвлийн дээд чагнал ган үзэгтэн хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулахад тодорхой хувь нэмрээ оруулан тэднийхээ хийж бүтээсэн үйлсийг нь үнэлүүлж ахмад буурлуудаа баярлууллаа. Монгол говь сонин нь үе үеийн уншигч захиалагчдаа зориулан чөлөө тендер, асуудал хөндий, өмнгийн говийн өрчүүд, говийн бүсгүйчүүд, эрүүл мэнд өмнгийн говьор, хөдөөгийн анир, Монгол бичиг, загтал задлахгүй, нүүр тулсан яриа, орон нутаг ба уул уурхай, яруу найр гэх зэрэг олон төрлийн булан ажиллуулж уншигчдынхаа мэлмийг ялаасаар ирсэн тогтмол булангуудтай. Энэхүү дээрх булангуудаараа иргэдийн дуу хоолойг уншигчдод төрийн үйл ажиллагааг ард түмэнд хүргэж нийгмийн сайн сайхан аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд Монгол говь сонин тодорхой хувь нэмрээ оруулсаар байгаа лээ. Монгол говь сонины эрхлэгчээр ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эрхлэгч сурвалжлагч, их бэлтгэгч, идэвхтэн бичигч, сум орон нутгийн төлөөлөгч нарын хамтын хөдөлмөр, хүчин чармайлтын үрээр манай сонин иргэдийнхээ дуу хоолой, уншигчдын унших дуртай хэвлэн байдагт талархал илэрхийлж Монгол улсын орон нутгийн шилдэг сонин Монгол говь сонины 20 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхдийн ажил үйлс тань аяга дүүрэн сүү шиг мэлтэлзэж, амьдрал тань ассан гал шиг дөрөлцөж байхын эрүүл өргөё.